Хэрэггүйгээд л хайдаг зүйлсээ ашиглаад өдөр тутамдаа хэрглэж буй хүнсний ногоонуудаа тарьж ургуулах боломжтой гэвэл яах вэ? 18 дугаар сургуулийн 11-р ангийн сурагчдын тариатах багаас мэдчилж байна. 11-ийн дайн ангийн сурагч, тариатах багийн ахлагч Мөнх Халиун байна. За манай багийн гишүүд буюу 11-ийн байн ангийн сурагч Энержин болон Гүндгээ, Уянга нарын бүрэлдэхүүнтэйгээр манай тариатах баг смарт ургац төслийг хэрэгжүүлж байна. За манай смарт ургац төсөл нь босоо тариалал болон босоо тариалангийн талбай ухаалаг усалгааны системүүдийг нийлүүлсэн хосолсон бүтээл байгаа юм аа. Бид нөр өдөр тутамдаа ямар ногоо хаанаас ирсэн хүнсний ногоо хэрглэж байгаагаа төдийлөн мэддэггүй шүү дээ. Харин өөрсдийнхөө тарьж ургуулсан ногоог хялбар төсөр мөн зардлын хямд боломжтойгоор одоо ингээд ургуулж ашиглах боломж нь биднэрт байгаа гэдгийг олж харсан учраас энэхүү төслөө хэрэгжүүлэхээр зорьсон. Босоо тариалангийн талбай буюу гидропоник нь хөрсгүүгээр усан татвар ургуулдаг аргачлал юм аа. Энэ систем нь үндэсийг ашиглаад усанд хөрсөнд байдаг хэрэгтэй шимт хэзээ бодисуудыг ашигладаг. Үнийг гидропоник гэж бид нар хэлээд байгаа юм аа. Босоо тариалангийн талбай хийхэд биднэрт юу хэрэгтэй вэ? Тийм өндөр хөгжилтэй, технологи хөгжсөн төхөөрөмж хэрэггүй. Биднэрт зөвхөн гэртээ хэрэггүйгээд хайдаг хог хоёдлаараа энэгүй босоо тариалангаа хийсэн байгаа. Моторын хувьд авч үзэх юм бол манай мотор маань усыг дээшээ шахах үүрэгтэй бөгөөд ус маань дээшээ өгсөж энэ гүдэл урсгал хуваагчаар хуваагдан цэцлэг болон тариалсан ногоон дээрээ очиж усаараа үр шимээ хүртээж байгаа. За энэхүү төслийг хэрэгжүүлэх болсноороо бид нар олон төрлийн судалгаа, жишээлбэл биологи, физик, хим зэрэг хичээлүүдийнхаа үндсэн мэдлэгийг баттгаад мөн дээрээс нь нэмээд олон төрлийн судалгаануудыг хийж багш нараасаа асууж олон төрлийн мэдээллүүдийг өөрсдөө цуглуулж авсан. За жишээ болгоод дурдах юм бол энэ босоо тариалангийн талбай гэдэг зүйл чинь 1 м квадратад бүхэл бүтэн 10 кг ургацыг биднэрт өгж болдгийм байх штэ. Жирийн энэ тариалангийн талбайнаас чинь 10 дахин их ургацыг өгөх боломж хүртэл энд байгаад хаад яагаад бид нар энийг ашиглаж эхлэхгүй байгаа юм бэ? Асар их хүч хөдөлмөр зардаг зүйлийг маш хялбар аргаар зөвхөн өөрсдийнхөө мэдлэгийг хэрэггүйгээд хайдаг зүйлсээ дахин боловсруулж бүтээл болгоснороо бий болгож болох юм байна гэдгийг суралцсан. Мөн энийг хэрэгжүүлэхэд хөрсөнд чинь ямар нэгэн байдлаар шаардлагатай шимт хичээл бодисууд байдаг штеп. Тэрийг ус руугаа хийж яаж нөхөж авах боломжтой юм. Ямар ургамлуудыг энд тарьж ургуул боломжтой юм. Жишээлбэл байцааны навч, ногоон сонгон, жимс ургамлууд, үрсэлгээд ургамлууд гэх зэргийг ингээд ургуулах боломжтой байна гэдгийг мэдэж авсан. Түрүүн би физик гэдээ дурдсан шүү дээ. Физик гэдээ аваад үзэх юм бол энэ мотор бид нарыг ашиглаж байгаа усалгааныхаа системийг ашиглахын тулд олон төрлийн аргуудаар хөвчлэн туршиж үзсэн. За жишээл болгоод үзэх юм бол DC мотор, за дээрэс нь хөдөлгөөр сенс, шингэн шахуурга зэргийг ашиглаад энэ усалгааны системээ шийдэх гэж оролцсон боловч хараахан энэ яг үр дүнтэй шийдэл нь биш юм байна гэж үзсэн болохоор зүгээр л аквариумны моторыг ашиглаад усныхаа даралтыг зохицуулаад усалгааны системээ хийсэн. За энэ нь ердөө нэг залхуур залгахад л өөрийгөө услаад салгахад л унтарчихна. Ийм л хялбар. Сургуулиуд дээр хүртэл ийм зүйл боломжтой байна гэдгийг мэдсэн учраас цаашдаа ч гэсэн за энэ шинжлэх ухааны бүтээлийн уралдаан маань дууслаа тийм үү? Энэ уралдаан дууссан ч гэсэн сургууль дээрээ үргэлжлүүлээд ядаж сурагч бид нар өөрсдийнхөө идж байгаа хоолыг өөрсдөө тарьж ургуулж болно шүү дээ. Ингэж тарьж ургуулж явах явцдаа түрүүн дурдсанчлан физик, хим, биологи гэдэг олон төрлийн хичээлүүдийн онлын мэддгийг практик дадлага болгоод авч болоод байна шүү дээ гэдэг зүйлийг олж харсан.